Монгол хэмээх тусгаар тогтносон улсын судсан бид мөн нь үнэн юм бол Монголоо гэх үзлийг түгээн дэлгэрүүлэх нь бидний дээд үүрэг. Эх орноо та нэг тодорхойлооч. Түүхээ бодсон чиг зардах газар нь юу хятад руу. Малчтай амьдрал маш хүндэрч байгаа нэг нүдэн дээр харагдчихсан. Эх орондоо боос ээж чадахгүй байна гэж тий. Эх орноосоо тэд нар хизээч авахгүй. Ижидээ яаж хандна тэр чинь л эх орон. Монгол хүн араатантай зүг амьдарч байгаагүй. Шавж гэдгийг шавж болгоод ингээд нэргүү хин хийсэнд олдохгүй. Баян хүн гэдэг бол байгаль амьд сэтгэл хангалтны баян хүн гэж байна. Эх оронч үзэл өнөө цагт хөндлөн утга. Тэгвэл үүнийг ирээдүйд цагт тэгш утга болгох нь энэ нэвтрүүлгийн туйлын зорилго. Тусгай тогтносон Монгол улсын иргэн таны энэ өдрийн амар амгалан гэрж байна. Хөндлөн утга нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар Монгол улсын гавь яч жүжигчин цогт очрын Үлзий орших дуучныг урьж оролцуулж байгаа. За энэ хүнийг бол иргэд төмөн маань бүгдээрээ мэднэ. Олон сайхан дуугаар нь мэднэ. Олон сайхан уран бүтээлээр нь мэднэ. А ялангуяа сэтгэл зүрхэнд бас хоногшсон нэг том баримт байдаг нь хүсэлтийн хариу хэмээх нэвтрүүлгээр хамгийн олон захиалах дуучин, хамгийн олон дууг нь захиалдаг гэдэг түүх баримтыг бол бид бүхний сэтгэлд одоо ч гэсэн хоногдсон хэвээр байгаа. За мэдээж энэ бүгдийн талаар бид тэр ярилцах хичээг болон гэхдээ тэрээр Монголын сайхан урлагийн уламжлалыг хадгалж яваа хүмүүсийн нэг. За энэхүү уламжлалыг талаар сайн сайхны талаар бид хоёр өгүүлэн дээрээс нь энэхүү уламжлалаас орчин цагийн урлагтаа юуг нь энэ хүн маань өвлүүлж үлдээхийг хичээж яваа талаар нь ярилцах хичээг болно. Ингээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцээсэн танд баярлалаа. Баярлалаа. Хүргээгчийг тосонгүйгээд жинхэнэ загтлыг минь авч байна уу цэрэг хуцастай зургийг минь өөртөлөө салихан зэлрүү унхаж явна уу сайхан чамайган сонрохож явах цэрэг минь жаргал юм да. Та бүхэн бас нэг бус удаа бас холбогдлоо. Таваас их завгүй байдаг хүн байна. Хөдөө орнуудаар бас их явж байна. Сүүлийн үед ямар ажил амжуулж ирв? Урилга зарлага бас их байна уу? Уран цаг ирж байгаа учраас. Урилга зарлага ер нь байдаг шүү дээ. Би ч одоо хөдөө ийш тийшээ хол хөлийн цаана гарчаагүй эндэл байж байгаа тохиолдолд бол тоглолт мөглөнд бол байнга өргөдөн. Ялангуяа биш олон сайхан шавнартай юм. Тэгээ шавнар маань ийш тийшээ хөдөөгээд одоо явах болохоор багшаа хамт яваач гэдэг. Тэгээ би чинь залуу зонд насандаа шуулгахтаа ажиллаа хийж явах үедээ жилийн 365 хоногоос биш чинь 280 хэд хоногийн бариад явчихдаг байлаа. Тэгээ тэр үеэ бодохоор би хүүхдүүдтэй ингээд хөдөө сайхан орон нутгаараа яваад Монгол эх орныхоо сайхан байгаль, сайхан газар нутгаар явхад би ч өөрөө сэрэгдэг юм байна. Тийм учраас ерөөсөө нэг газар хөвтөд явах ш яваад явах нь зөв юм байна. Нөгөөтэйгүр хөдөөгийн ард түмтэй би уулзлага 30 гаруй жил болчих. Тэдэнтэйгээ уулзахад би үнэхээр одоо сэтгэл минь сэргэж залуу цагийн маань их явж байсан үе минь бодогдох. Тэгээ тэр үед дуулж амьдруулсан ард түмэндээ одоо танил болж одоо дуулж байсан энэ дуунуудаа дуулахын хөдөөгийн орон нутгийн үзэгчд бол тэр дуунуудын маш их сандгийн байна. Тэр үлжээрших ямар дуулах нь хамаагүй. Надад уран бүтээлийн өгсөн тэр олон алдартай сайхан яруу найрагч нар тэр мундаг сайхан хөгжмийн зохиолч нарын уран бүтээл тэднэр намайг дагуулад явж байгаа учраас би тэдэнтэйгээ дуугаараа уулзах маш их дуртай юм байна. Урлагийн хүн бид нар ч гэсэн бас энэ ертөнцийн нэг хэдийсэн үзэгчдийн алга ташаал болон үг хэллэгээр их урам авдаг хүмүүс. Та ч гэсэн тэгж яваа. Ер нь сүүлийн тод шинэдсээ хэлээч. Тоглолтоор явах үед ямар үг, урам, үйлдэл таны тэр уран зоригийг хамгийн их сэргээгээд бас ингээл өдөр хоног болгон бас бодогдоод байна юм. Одоо ингээ хөдөөгийн орон нутагт яваад
тоглолтоор явахад биш тэр үзэгчнэр маань миний дуулсан дуунуудыг бүгдийг дагаад дуулах юм аа. Тэнд би маш их баярлалаа. Тэгээ яаж юм гэхээр одоо нэгдүгээрт миний шавнар намайг дагуулад явдаг. Нөгөөтэйгүр хөгжмийн одоо мундаг сайхан зохиолч нар, том яруу найрагч нарын уран бүтээл намайг одоо болтол хөтлсөөр явна. Тэгээ үлзээр шах ямар дуулсан намайг алга. Ганцхан тэр үеийн уран бүтээлчд бол нэрийг хараад, дууныхаа нэрийг хараад, үгийнх нь утгыг ойлгохоор жинхэнэ тэр одоо дуунуудыг тэр хийсэн уран бүтээлчдийн бүтээлээр одоо ард түмнээ соён гэгэрүүлж байсан тийм л сайхан амьдралд би орсон юм байна. Тэгэхээр Монголын сайхан яруу дууны шүлэг ихтэй сайхан яруу найрагч нар одоо бараг биднийг бас хүмүүжүүлж ирсэн юм байна. Нэгдүгээр Ахмадууд. Тэгээд хөдөө явахад юу бодогдов гэхээр би хэлэх дуртай юм юу гэхээр бидний залуу сандан настай явахад үзэгчнэрээ та нар алга ташаарай гэж одоо уйдгүй байсан. Тэд өөрсдийнх нь одоо сэтгэлээрээ хэдэн дуу дуулуулмаар ямар дуугийн дуулуулмаар байна. Яг тэр хүслээрээ алгаа нийцгэнтэй ташдаг. Тийм сайхан үе юм. Тэгвэл сүүлийн үеийн залуучуудыг би мөн хэлж байгаа шинж нийгмэд байгаа юм өөр болсон байна л да. Алгаа ташаарай гэж хэлж байгаа нь бол за надад бол нээлтч тийм их сайхан санагддаг юм. Тэгээ би эхлээд хэлэхээр ард түмэн яг тэр үеийн имийг бас мэдж байна. Ялангуяа 40-оос дээш насныхан бол мэдж байгаа учраас алгаа ташаарай гэж хэлэлдэггүй нөгөө дараагийнхаа мэддэг дууг сонсохын тулд алгаа нийцгэнтэй ташиж байна. Энэ бидэнд одоо бас хэдэн жил наслах тийм эрч хүч өгч байна. Сайхан үг тийм ээ. Яг сайхан урам гэдэг чинь хүний хийх бүтээхээсээ гадна бас урт наслах тэр сайхан тэнхэг өгдөг шүү дээ. Тэрийг өгдөг. Тэгээд одоо сайхан жишээлбэл би одоо энд би бол олон сайхан зохиолч нарын одоо дууг дуулсан л да. Гэхдээ би тэр давгдарж гэдэг хүн, Лувсангийн давгдарж гэдэг сайхан ахын хаан үгийг бол би одоо байнга санаж бодож явдаг. Би давгдарж ахын одоо цэргэрийн гэргидэд болсон дуу их үрийн харууд бөмбөг хаях газаргүй хайртай гэдэг үг эдгээр гэсэн энэ олон сайхан дуунуудын дуулдаг. Тэгээ би концерт мистертэйгээ сургууль явж хахад давга авах маань орж ирээд концерт мистер маань давга энэ дууцанд одоо хэлэх үг байна уу? Энэ үг мөгний ямар юм гэж асуухаар үгүй наад хүүхэд чинь бол их юм уншдаг хүүхэд. Тэгээ ер нь бас биднээс их юм авдаг, биднээс маш их юм асуудаг, судалдаг тийм учраас би харин хэлчихье. Ахыхаа бичсэн шүлгэнд бол ганц нэг засах үг байл чи өөрөө засчаар. Чи бол их буруу хэлчихгүй. Тийм учраас чи засмаар ганц нэг үг байх юм бол өөрөө засаад болчихж байгаарай гэж надад хэлж ирсэн. Тэгээд 1981 онд би одоо миний үеийн ардын дуу гэж чулуу одоогийн үндэсний урлагийн их театр шүү дээ. Энд би цэргийн үлгэршийн хөгжим дэргэд соён бийж чуулгад тэнд болж байгаад 1981 оны 1 сарын 10-нд тушаалаар би энэ ардын дуу гэж чуулгад ирсэн. 10-нд ирээд 11-нд би Зүүн аймагуд руу баригад гарсан анхны баригад. Тэгэхэд Батчулуун ардын жүжигчин Цэндийн Батчулуун маань надад битэр чацуу юм. За миний найз энэ дуу чи одоо сайхан өөр юм болгоод ингээ хөдөө явахаараа сайхан болгоод ирээ гэж хэлээд тэгээ би Батчулуунаас цэргэрийн гэргидэд дуусан дуугаа энэ давгдарж ихэ шүлэг шүү дээ. Одоо миний найз Гиндэн бүлийн Авгаан аваач жүжигчин тэр Авгаан Жамбалгоо хоёр хийсэн Учирлын дуу гэдэг дуу. Энэ хоёр дууг би анх эхэлж тэр анхны байраар дараа дуулж авсан. Тэгээ энэ дуунууд бол хүмүүсийн одоо зүрх сэтгэлд маш их хүрсэн. Яагаад гэхээр тэр шүлэг мундаг агуу аян үнэхээр сайхан. Тэгээ энэ дуунууд чинь л одоо намайг л одоо өдөө болтол хөтлөөд яваад байна л гэж би боддог. Тэгээ тэр уран бүтээлчтэй би одоо бодох тусмаа тэднийг бас сандаг, дурсдаг. Ийм л болчтой юм байна. Таны бас мөн чанар ингээл шууд танигдал эхэлж байна л да. Ямар хүн бэ? Үлзий орших гэж хүний зам байдал нь ямар вэ гэдэг. Тэр нь юу? Хүнд талархах сэтгэл гэж нэг юм агуу юм байна.
энэ сэтгэлийг олон хүнээс бол олж харагдахгүй байгаа нь ойлгомжтой. Нийгэм бол олон хүн устдаа сайдаг л байна. Тэ? Хүнд нөгөө хүнд танд оруулсан хөрөнгө оруулалт, сайхан сэтгэл бүх зүйлийг багцлж бодоод эргээд талархаж явна гэдэг бол бүх зүйлээс үнэтэй зүйл юм байна л да. Таны энэ нэг сайхан сэтгэл бол цаашаа уламжлагдаа бас явж байгааг би бас яс ингээл давхар хараал бодоол явна л да. Ер нь уран бүтээлч хүн болоо штэ. Өөрөө зөв төлөвшсөн хүмүүсийг маш их хүндэлдэг. Хүмүүсийг бурхан гихч ярьдаг, их ярьдаг. Тэгээ бурханы одоо түүх бидэнд сонсож одоо судалж байхад бол бурхан багш гэдэг маань өөрөө хүн байж. Тэгэхээр би бурхан шүтж байгаа бол би хүмүүсийг шүтэх хэрэгтэй. Тийм учраас чийж бурхан, тэндич бурхан. Тэгэхээр хүн төрлөخت нь хүн гэдэг чинь өөрөө бурхан учраас эднэрийг би хайрлан хүндэлж, эднэрийг одоо шүтэж залбирч явах хэрэгтэй гэж би ингэж боддог. Тэгэхээр урлагийн хүн бол сайхан, хүн чанартай, хүнд туслахыг боддог, хүнийг гомдоохгүй явахыг боддог. Болж өгвөл хүнд хатуу тэр насан туршдаа гомдохоор хатуу шиг муухай үг хэлэхгүй. Болж өгвөл тэрийг эвээрээ сайхан хоорондоо тохиролцоод, бие биенээс ойлголцоод тэгээ бие биенээ хүндлээд явах. Ийм л нандин чанар урлагийн хүнд байх ёстой гэж би боддог. Тийм учраас би хойч үе залуучууд даач бай, одоо би шавнартаач бай, би хизээш хатуу хэлхийг боддог. Хамгийн гол нь тэднэрт одоо өөрийнхөө үр хөвгчийг тэднийг хайрлаж, үр хөвгөдөд хүн ямар хэлбрээр ярих уу, яаж харьцах уу, юуг ойлгуулах уу гэдэг талаас нь ярихаас биш ширүүн догшин загнаад одоо хүн дээрлэгч байгаа шиг чи ингэж чадахгүй бол юу гайж ийн хийсэн өдр гэдэг тийм үг бол хизээш байж болохгүй гэж би бодож явдаг. Тийм учраас миний шавнарт таартай байдаг. Шавнарын тухаас ярина. Одоо миний асууж байгаа асуулт маань Лувсангийн давгад орж байгаа гэдэг. Дууны шүлгийг бол ноён оргил болцсон хүн. Яруу найраг талдаа үнэхээр мундаг гэдгийг бол нийгэмд аяа мэднэ. Түр та нэг жишээ хэллээ шүү дээ. Энэ хүн танд миний дууны шүлгийн үгийг засч олно гэдэг эрхийг тэр олон жилийн өмнө өгсөн гингүүд би олглаас нь бодож ил. Ямар хүнд өгөх вэ? Тэр том хүн. Хэр варгийн хүн тийм эрхийг өгөхгүй. Тэгэхэд танд өгсөн байна. Гэргүүд таны тэр суур хүмүүжлийг бодсон байж таараа авах. Хоёр тэр үгийн урлагийн нарийн мэдрэмжтэйг гэдгийг нь ойлгосон байх. Засвар хийлээ өөрчлөлөө гэхэд тэр мэдрэмж нь байгаа учраас зөв болгож чадна гэж итгэсэн байх гэдэг олон янзын юм ойлгож байна л да. Тэр бол надад маш их урам өгсөн. Тэгээ ийм том одоо яруу найрагч, ийм том зохиолч хүн надад тийм төвшөөрлийг өгнө гэдэг чинь намайг бас тоож. Тэгээ тэрэнд би маш их баярлалдаг. Маш их тийм учраас би тэр давгаа ахыгаа дургилж бодож явдаг. Тэгээ ер нь миний ахмад үе тэр дууны үг бол ерөөсөө хүмүүст ойлгогдох одоо хүмүүсийн оюун санаанд юу тусгах уу гэдэг талыг бол дууны үг л хэлдэг. Тийм учраас дууны үгийг одоо би дөрөв хэллээтэй нэрийг хараад шүлгийн дотор утгасныг ойлгосон болвол жоохон одоо энэ нараа нийцэхгүй мó төрүүчийнхээ мөрний утгатай дараагийнх нараа авчилдахгүй байгаа юм уу гэдэг талаас нь маш их бодоод тэгээд бас ганц нэгэн үгийг засчдаг. Энэнийг бол бас нэг хүмүүсүүд бас жаахан таадаг учраас би тэрнээ бас их урамтай явдаг. Тэгээд ялангуяа тэгээд тэр үеийн одоо мундагч бол одоо давууд орж ах маань уулан дуучин байсан хүн штэ. Манай чуулга дуучин байсан. Сүүлдээ том одоо сайхан зохиолч болсон ийм хүн. Тэгэхээр би Бавуугийн лав өсрөн гэдэг найрагч, Лувсангийн давууд орж гэдэг найрагч эднэр бол надад маш их хүмүүжил, надад бас юм их ойлгох мундаг том ухаар өгсөн учраас би эднэрийг шинээр уран бүтээл хийх болгондоо боддог. Ардын сургуулийн алтан босгыг алхаж орсон анхны өдрөөс арван эрдмийг шинтэн хүртсээр 10 жилийг ардаа хорхлоо
Энэ 2-5 мундаг хүнийг бас дурдж байна. Та энэ хүмүүсийн бүтээлийг бас нийгэмд хүргэсэн хүний нэг. Та бас нөгөө том итгэлийг хүлээж илээ ш тухайд засах эрхийг гэдэг чинь том эрх. Та тэрийгээ бас ашиглаж л байсан баг. Тэр тохиолдолд яруу найрагч маань яаж хүлээж авч ирсэн баг? Яруу найрагч нар болжээ. Зөв байна. Тэр чинь өөрснөө бичсэн шүлгээ эхнээс нь уншин шүү дээ. За энэ тийм байл. Жишээл энэ дотроо нэг үг үрмэн гэдэг үгийг үүрмэн гэдэг болцсон байхыг энэ би уул нь үр гэж бичсэн юм а. Одоо нөхдүүд үүрмэн гэж дуулаад байх юм а. Чинийг үрмэн гэд хэлчихсэн байна. Энэ чинь их зөв. Ингэж ижил дууны үгийг хүнд зөв ойлгуулах ёстой гэдэг тийм мундаг зөвлөгөөг надад эдэнд хэлдэг байсан. Нөгөөтэйгүр одоо хөгжмийн зохиолч Сэдийн шин чин зэрэг гэж сайхан хүн байна. Энэ чин зэргийн учран золхын ерөөл үүлэн цэнхэр хангай гэдэг дуунуудыг хамгийн учран золхын ерөөл гэдэг дуун чин зэргийн хамгийн анхны дуу багшийн сургуульд оюутан байхаас аврах хийсэн. Шарвын сургуулийн баяртай гэдэг дуу Загдын Түмэн жаргалын хоёрын анхны дуу. Энэ дуунууд чинь намайг одоо өтөө над урам хайрлаж. Тэгээ би бас их азтай хүн. Тэр сайхан зохиолч нарын анхны уран бүтээлийг дуулаад тэгээ ард түмэн маань тэрийг маш их сайхан сэтгэлээр хүлээж авсан явдалд би бол одоо болтол маш их сэтгэл хангалуун явдаг. Таныг ингээл хэлэнгүүд биш нөгөө 90-ад онд та бол жинхэнэ мандан мадарч исэн үе, оргил үе байх. Одоо ч бас оргилаараа байгаа, үргэлжилж байгаа. Тэр үе бол нийгэм даяараа таныг үзэж илээ, харж илээ. Бараг фэн гэж хэлэхээр тийм ээ. Яагаад би ингэж зоригтой тодорхойлж чадж байна гэхээр манай ээж болоод тэр үеийн ахмад бүгд таныг дууг сонсдог үздэг. Тэндээс нэг тодорхойлолт олон сонсогдож ирсэн байна гэж яг тодорхой бодож ой танд орж ирж байна. Тэр юу? Айгүй нэг тийм утгатай дуулдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт таны ингээд задлаад хэлэнгүүд яалчгүй тийм гэдэг санаа төрж ин л. Тэр үгэнд маш их ачаал бүгдлөө өгдөг. Тэр үгийн өргөлт хаанаа таслах уу? Одоо орчин үед яасан шат чадаар нь буруу тасалж яваад ингээд утгыг алдагдуулдаг тохиолдол маш их байгаа. Тэгвэл тэр үед үгийн утга гэдэг зүйл үнэхээр сайн өндөр түвшинд ойлгож явж ирсэн учраас нийгэмд тэр үгийн тэр дууны утга ахуулгыг бүгдийг цогцоор нь ойлгож өгдөг байж тийм ээ. Яг үнэ. Ерөөсөл одоо зориг тэр шүү дээ. Тэгэхээр дууны үг гэдэг юм ерөөсөө одоо миний том багш нар хэлдэг ус та нар энэ дуу хийх гэж байгаа юм бол судалгаатай хий. За ардын дуу дуулдаг байлаа гэж бодоход чи хэдэн он төрсэн хэдэн настай хүн хэн гэдэг хүнээс энэ дууг чи авсан. За тэр хүнтэйгээ сайд. Энэ ардын сайхан дууны чинь үг хүнд юу зориулаад байгааг чи өөрөө ойлгож байж тэгээд дуучин хүн бол дотроо бодоход ухаан байх хэрэгтэй. Ухаанаараа хүн талбайгаараа дуулах хэрэгтэй. Хоолой бол хүнд байна. Тэрийг амьдруулахын тулд хүн ухаанаараа дотроо бодох ухаантай дуулах хэрэгтэй. Юма гэдгийг та нар үргэлж бодож явах хэрэгтэй шүү. Нэгдүгээрт миний Лувсан Шар багш хэлдэг байсан. Та нар хөдөөгийн үзэгчнэр, хөдөөгийн соёлын ордон, хөдөөгийн одоо төрөлж Улаанбол эднэр гэдэг байлаа шүү дээ. Тэнд микрофонтой дуулах юм бол ирээд шууд халагдах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Өөртөө шууд халагдах хэрэгтэй шүү. Тэгэхээр хөдөөгийн тэр жижиг тайзнуудад бол танд микрофон дуулна гэдэг бол тэр илүү зан шүү гэж хэлдэг байсан. Тухайн үед миний багш ардын жүжигчин Түмэн Дэмбэрлэг гэдэг хүн маань би багштайгаа тайлан тоглолтоо хийгээ зоригоотойгоо багшийнхаа нутагт очлоо, өндөр хангаад очлоо. Тэгээ тогтгоо байлаа гэдэг дууг миний багш дуулдаг байсан. Нөгөө жигмэд дугтуган шүлэг Дарамзаг багшийн ая тогтгоо байлаа гэдэг дууг миний багш дуулдаг байсан. Тэгээ өндөр хангаагаас өглөө улаан гомруу нисхийн өглөө үгүй минийх энэ тогтгоо байлаа гэдэг дууг би бас хэдэн жил дуулсан. Одоо бодоол яхнаа энэ нэг эмхтэй хүн марунаал эргүүлээд байгаа юм шиг нэг залуугаа газарлуул одоо мартай хордлал дахиад эдэр байдаг нэг тийм юм шиг бодогдоод байх юм. Энийг эр хүн дуулах хэрэгтэй юм байна. Чи
сайхан одоо эхнэр авах гэсэн хүсэл зорилготой залуу хүн бол өстой морой шилж унаад тэнд байгаа нэг хараад байгаа хүнтэйгээ ойртох юмсан гэдэг утгаараа л дуулмаар тийм л дугуй юм байна. Тэгээ би дуулаад хаас нэг ирээргүүлдэг хөөхөн юм шиг тийм нэг л юм бодогдоод байна. Тэгэхээр чи энэ дууг Улаангомын тоглолтод очиод одоо ч онгоцонд тэгээ 40 минут нисэд энэ дууг сураад яг Улаангомын тайлан дээр дуулах хэрэгтэй. Тэгэхээр миний багш бас яг миний нэг сая хэлээд байгааг миний багш нар хэлжсэн байгаа бол тэр утга энэ дууны утга агуулга ямар одоо үжил бодлоор хүн төрөх вэ гэдгийг ойлгож байгаа учраас энийг чи ойлгох ёстой шүү гэдэг утгаараа надад энэ дуу гаргасан. Нас хүрээ амтан гэрт тавтхийг боллоо би алим жалхан чамдаа очуугээ аксан зэрти сойдаг боллоо би. Тэгээ би багшийнхаа хэлсэн үгийг бодоод байсан чинь нэрээ үгүй тэрнийг эрлүүл морь сэлж унаал ахваад гэдэг юмхтэй бол нэг байдгүй юм шиг санагддаг учраас миний багш над зөв хэмжээ гэж зөв юм хэлжээ гэж бодоод би багшийнхаа энэ дуунаас маш их ухаарлаа авсан. Дараа нь би ирээд жигмэд утгаагаад хэлсэн. Жигмэд утгаагаад тэгээд радиод байлаа штэ. Жигмэд утгаагаад хэлсэн чинь яг тийм байх шүү. Би бол тийм хүн, эрэгтэй хүнд болох хэвээр, эмэгтэй хүнд болох хэвээр гэж би бодсонгүй. Ерөөсөө л нэг залуу занд наснаа л одоо нэг хүн бол нэг юм л байх хэвээр гэдэг утгыг л би бодож. Түүнээс энэ дууны цаад хүн утга, хүнд ямар сэтгэл төрүүлэх вэ гэдгийг би бодсонгүй байх шүү. За баярлалаа миний дүү гэж надад хэлсэн. Тэгээ миний багш надад ингэж хэлсэн учраас нийш одоо би болвол яасан юм бэ гэж хэлээ. Тэгээд би 85 онд би тэр тайлан тоглолтод анх дуулсан дуу учраас тэгээд энэ дууг одоо яг л би зүгээр нэг сүүлийн эмэгтэй дууч дуулж байгаа л манай Инх бат нэг дуулдаг байсан. Тэгээд сүүлдээ давгаах Инх бат дуулах биш юм аа. Энийг эрэгтэй хүн л дуулах хэрэгтэй юм байна гэж давгаах маань надад хэлжсэн шүү. Тэгээд энэ тогтгоо байлаа гэдэг дуу гэжсэн. Одоо би ингэж олон жил одоо энэ 50 хэдэн жил дуулчлаа шүү дээ. Тэгэхээр тэр ухаантай уран бүтээлч нар, тэр ухаантай яруу найрагч нар, хөгжмийн зохиолч нар, тэр миний сайхан багш нар бол над жинхэнэ энэ дуун дээр яаж ажиллах ёстой вэ чи? Хүнд юу ойлгох ёстой вэ гэд ойлгуулах ёстой вэ гэдэг талыг бодож чи дуугаа хийх ёстой шүү. Таны энэ сайхан түүхийг сонсонгод өөрөө ирэхгүй нэг зүйл бүр гүн гүнзгий бодогдож эхэлж байна. Мэдээж аливаа уран бүтээл мэдэрч дуулах ёстой, бодож дуулах ёстой, зөв болох ёстой, тэр бол ойлгомжтой асуудал. Гэтэл таны яриа бол тэрний дараагийн төвшин бооггүй бүр 2-3 шатны дээд төвшин гэх зүйл байгаа байхгүй. Тэр нь хөгжмийн асар зөвхөн дуучин биш те. Дуучин гэдэг чинь тусдаа ойлголт болчихж байна л да. Дуучнаас гадна хөгжмийн асар өндөр мэдлэгтэй хүннээс гардаг мэдрэмж. Тэр өөрчлөлтүүд. Дээр нь хөгжмийн ухаан гэж нэг юм байх шиг байна. Төрмөл байх юм уу яад. Яг энэ олон зүйлүүд нэг цогц ингээд дээр уулзсангууд таныг өөр болгож байна. Та дагаад өөр болж байна. Таны бас хөгжмийн боловсрал дараагийн төвшөнд гарах. Тэр сайхан үеийг та өөр дээр уламжилж авсан. Тийм мэдрэмж төрөө явчлаа. Сайхан уран бүтээлийн хийн гэдэг хүн өөрөө маш их мэдлэгтэй боловсралтай байх хэрэгтэй. Тэгээ би ерөн сүүлийн залуу дуучдыг бүгдийг би муу хэлэх гэж байгаа юм биш. Эднэрт жоохон дуршлаг дутаад, судалгаа муудаад. Жишээлбэл шинэ дуу дууссан тэр хөгжмийн зохиолч бол нот бичээл үгийн доор нэгэд хуваарлал бичсэн байна. Тэр хуваарлалтад зөв байна уу буруу байна гэдгийг дуучин хүн өөрөө одоо мэдчихээ тэр үгэнд ямар нэгэн засвар хийх бодол санаагаа өөрчлөх ийм үжил бодол байх хэрэгтэй. Тэгээд сүүлийн үеийн дуучид бол ерөөсөө зохиолч яагаад ямар нот бичээд ямар үг доорн хуваарлцсан бэ? Яг тэр чигээр нь дуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр би залуу дуучидтай юу хэлж би юу зөвлөх вэ гэхээр одоо өөрөө хөгжмийн онолын боловсрлоо дэвшлүүлээ. Энд нэг тактанд байгаа 4 нот байлаа. 4 жишээлбэл 4 одоо 8 нот байхад
дараагийн үгийг хэлхийн тулд нэг энэ эхний юм сүүлийн нэг нотыг четвэрт болгочвол дараагийн үгний эхлэл нь зөв хэлэгдэх нэ гэдэг талаас маш их бодож байж ихгүй бол одоо зүгээр юм хуулаад байгаа байхгүй. Тийм учраас одоо миний сайхан залуучууд бол өөрснөө хөгжмийн боловсрлоо одоо театр музик эсвэл нөгөө талаар одоо нөгөө найруулга хөгжмийн зохиолын одоо найруулга хийлгэхдээ тэр чинь полифон гэдэг тэр найруулгын ухааныг бас жоохон мэддэг байж нөгөө фонограм ямар нэг юм найруулга хийгээд байгаа хүнтэй үгүй энэ тэгмээр тэгвэл гоё дуурах юм байна шүү гэдгийг өөрөө мэддэг болох хэрэгтэй. Тэгэх юм бол чиний хийж байгаа уран бүтээл чинь зөв болох юм байна гэдгийг боддог байгаасай. Энэний төлөө та нар бас бодол санаагаа зориулж байгаасай гэж би хэлмээр санагдаад тэгэхгүй. Та ч одоо олон шавнастай хүн яг энэ арга барилаараа бас зааж яваа бах тийм ээ. Тэгээд тэр шавнартай нь бас их тод дуулж байгаа болов гэж бодож байгаа. Би чинь одоо нэг жишээ тий нөгөө манай нутгийн сайхан дууг дуулдаг. Сэлэнгийн буудаа тэргүүтэй сайхан дуулдаг тий. Ган зориг гавьяат тэргүүтэй хүмүүс таны шав гэж би дуулсан. Гэхдээ тийм болоод одоо нутгийн дуу би дуулснараа баярлаад байгаа юм биш. Үнэхээр сайхан байгаа учраас л тэгж хүргэсэн юм байна. Тэгж олон талаас нь танаар заалгуул зөвлүүлсэн юм байна гэж ойлгож одоо яг л цэнхэрж эхэлж байна л да. Хүн ерөөсөө нөгөө тэр дуулаачийн амьдралаа ингээд олон жил яваад ирэхээр би энэ дээр нэг буруу юм хэлээд байгаа юм уу? Энэ дээр арай буруу хэлээд хийчих юм уу гэдэг бодол төрдөг. Самьягийн ган зэрэг гэдэг хүүхдийг би Гойлтай аймгийн Бэгэр сумнаас л одоо олж сонгосон хүүхэд. Тэгээд сайхан дууч. Үнэхээр сайхан дууч. Би шаваараа баярлалдаг. Тэгээд би нэг 2 жилийн өмнө би бас шаваа жоохон гомдооч уу гэж бодоод харамсаа явдаг гэсэн. Гэхдээ юунд тэгээд байгаа юм гэхэлэр самдаг жуугаа шүлгийн бичсэн манай Алтан туул багш маань аяын бичсэн санахын жаргал гэдэг дууг багшаа та надад тэр санахын жаргалыг өгөөч гэж хэлэхээр би өгсөн. Тэгээд дуулахдаа манер чин цэнгийн алтан бөгжин хөгжнөхөө хуруунд мөн тогтхоо байлаа хоо гэж дуулсан байхаар би үгүй сандуу жуугаан үгийг чи яагаад тэгээд хуруунд нь болгох чи сарвуунд нь гэсэн үгийг гэд би нэг жоохон зэмлэх маяг орсон. Тэг сүүлд бодоод байсан чинь сарвуу гэдэг үг нийцтэй биш. Тэгээд сарвууч амьд сарвууч юм уу, өгсөн сарвууч юм уу бүү мэд штэ. Булаачулсан бүли хажимдвтэй. Хуруунд мөн гэдэг нь амьтай байгаа байхгүй. Тэгээд би саяхан 2-7 хоног өмнө би шаасаа уучлалт байсан. Чи тэрийг хуруунд мөнийгээ дуулсан байна. Одоо багш нь тэрийг чамд буруу хэлж би бодоод байсан чиний зүг байна шүү гэж хэлээд тэгээд би бас шаваасаа уучлалт гуйсан баг. Тэгээд тэр ухаантай өгöd учраас дараа бас манер уран марж штэ тэгээд манер даварсан багшаа би бодлоо гэдэг дуу гэж бодлоо гэдэг дуу гэж даад яг за тэгээ гэж би хэлсэн. Нөгөө тэгвэр амар жаргал Оржин амар жаргалыг би Ховд аймгийн Үн сумаас бас тоглолтоор явж байгаа нэг үйлчлэгэн дээр сайхан дуулдаг залууг л алж авсан. Чи манай чуулгад очих ёстой шүү гэдэг би санал тавьсан. Тэр удахгүй манай чуулгад ирсэн. Сайхан дуучин боллоо. Тэр өөрөө загчин хүн. Тэгтээ тэр нутгийн хэллэг мэлгийг бол одоо нөгөө зохиолын сайхан дуунуудын юун тэр нутгийн нөгөө бас зарим газрын зарим нутгийн улсууд ойлгохдохгүй өгднөр байдаг шүү дээ. Хүний нэг унган хэлүүд чинь тэрийгээ засаа чи ерөөсөө төв халахын л энэ хэллэгээр л хэлж байвал зөв шүү гэж би зөвлөдөг байсан. Тэгэхээр одоо тэр балжийн гол гэдэг дууг би сүүл үед маш манай амар жаргал тэр ширмэн туяатай олон сайхан дуулсан. Тэгээд тэр балжийн гол гэдэг дууг маш гоё дуулж. Би одоо нөгөө би саяхан бичлээ басцаа багш нь өгсөрч байгаа юм байна. Инх тайвны тэр балжийн гол гэдэг дууг сайхан дуулж багш нь өгсөрч байгаа юм байна. Чамайг балжийн гол дуулахад миний нулимс гараад байна гэж хэлжсэн. Тэгэхээр миний шавнар миний бас хэлсэн ярьсныг маш бодож байна. Бас их зөв авсан байна. Тэгэхээр миний хэлсэн ярьсныг
миний шавнар бас авдгийн байна гэж бодоод би бас өшөө их баярлж штэ тийм ээ. Урам авч тий. А миний үгийг бас тоодох юм байна. Энэ хүн надад зөв юм хэлжээ гэдгийг эдгээр ухаарч байна гэж бодохоор надад өшөө сайхан санагдчихэв. Тэгэхээр сүүлийн үеийн залуучууд бол ухаантай байна шүү дээ. Тэгээ манай залуучууд бол маш олон хөрхөн дуучид зөндөөл байна шүү дээ. Тэгээд би эднэртэй бас л нэг юм хэлгээд би энэ хүүхдүүдэд муу хэлэх гэж байгаа юм биш үү. Одоо сүүлийн үеийн сайхан залуу дуучид маань маш гоё хоолойтой, сайхан дуулж байна. Төрөүний миний хэлсэн алдаануудыг жоохон бодоосай. Тэгэхээр өөрөөрөө байгаасай. Одоо царайг нь харахгүй бол тэр дуулж байна гэж танигдахгүй болсон байна шүү дээ. Одоо бидний үе юм уу миний түрүүчийн үед бол зүгээр дуугийн сансал тэр дуулж байна гэд хэлдэг байсан шүү дээ. Одоо бол нөгөө яг царайг нь харахгүй бол тэр дуулж байна гэхэд бас яригтэй болцсон байна шүү дээ. Их адилхан дуурч гаагаад байна. Тэгэхээр энийг бол миний сайхан дүүнер, миний одоо энэ сүүлийн үеийн сайхан залуучууд маань энийг бас их бодоосай. Өөрөөр хүнийг битгээд тавтаарай. Чи яг өөрөөхөө л гарч ирсэн бол яг тэрүүгээрээ л явах хэрэгтэй шүү гэдгийг би бас хэлмээр санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр миний залуучууд бол сайхан ухаантай. Гэхдээ сүүлийн үед бас энэ залуучуудад яг өөрийнх нь бодож санаж байгаа, өөрийнх нь туулсан амьдралаа яг ингэж яриад өгдөг хүмүүс ч бас их цөөрчлөө штэ. Одоо тэр агмдын сайхан туршлагатай улсууд чинь одоо бас цөөрөд байна. Тийм учраас бидний үеийн сайхан бас жоохон юм амьдрал мэддэг хүмүүстэй их холбоотой байгаарэ гэж би ингэж санагдаад байдаг. За үндэсний урлагийн их театрын сүүлийн үеийн олон сайхан дуучид байна. Би эднэрт маш их баярлж байгаа. Эдгээр надтай байнга харьцаж байна. Энэ үгийг би яаж хэлэх вэ? Энэ хаана ямар нуглаа юу хийчих вэ гэдэг. Тэгээ би одоо үндэсний урлагийн их театрын тэр сүүлийн үеийн залуу сайхан дуучдад би маш их баярлж явж байна. Эдгээр бол ухаантай ажиллаж байна. За нөгөө жор мэдэхгүй ламаас зовлон үтсэн чавнс дээр гэдэг бидний өвөг дээдсийн сургаал ямар үнэтэй сургаал байсан бэ. Тэгэхээр жоохон юм мэдчихсэн улсуудаас юм авъя, эднэрээс сургаал сонсъёдгийг эднэр маш их санаж бодож байгаа учраас би эднэрт маш их баярлалаа. Танаас бас нэг юм онцгой тодорхойлтыг би ойлгож авч байна л да. Тэр юу? Хүнээс өөрчлөлт хүснэ гэдэг бол хамгийн нандин хүн болгонд байх ёстой чанар гэдгийг бол хүн болгон хөлөөншөөрнө. Зүгээр одоо тэгж чадж байгаа хүн байна уу гэхээр айгүй хэцүү. Тодорхойлоход бас улам цөөрөөд би миний зүг гэдэг хандлага хичнээн одоо юу гэдэг танаа салбараар жишээлбэл өөрийнхөө зүтгэсээр гал тэрийг өөрийнхөө талд эргүүлдэг хүн байгаад байж л байгаа шүү дээ. Тэгвэл та нөгөө талын хүн нөгөө зөв эерэг дуурайлын жишээ, тэгтээ цөөхөн хүмүүсийн жишээ болчихж байгаа юм л. Тэр нь юу? Буруу байгаа бол уучлалтай гойно гэдэг чинь маш том уруухан тэр хүний соёл боловсролын илэрл юм байл л дээ. Энэ бол танаас тэр аав ээжээс тань уламжилсан суур хүмүүжил байж таараа. Дээр нь тэр нэг урлагийн мундаг хүмүүсийн гараар та дамжаад тэр сайхан урууханыг нь олж авсан. Та тэгээ тэрийг би азтай хүн гэж тодорхойлоод байгааг илрэл болоо гэж би тааж. Яг хүн хүний хайрлна гэдэг чинь тэг хэрв өөрөө хүнд нэг жоохон ширүүхэн үг хэлсэн бол би тэрийг олон хоног боддог. Тэгээд нөгөө хэлсэн үгээ бодохоор нөгөө тэр дууны үг хэлснийг бодоод байхаар чинь энэ дуу ер нь ямар утгатай байх ёстой гэдгийг бодсоор хагаад за миний буруу байна гэдгийг ойлгож байна хүн. Эхлээд өөрөөсөө буруу хайх хэрэгтэй хүн. Энэ зөв буруу юу гэдгийг бод. Тийм учраас энэ сайхан залуучууд чинь бас зөв юм хийж чадчих шүү дээ. Ганцхан бид нар л бүхнийг мэддэг биш шүү дээ. Тийм учраас манай одоо шавнар залуучууд би ганц зөрөгтэй, би амар жаргалтай. Тэгээд одоо тэр октябртаа одоо бид нар алтан хуйцаа шаваа ярьлаа шүү дээ. Тэр Ус аймгийн өмнө говийн уугуул хүүхэд. Энэ дээр бас нэг юм яриад ирсэн чинь Авгаан жамлгаа явган хоёрын хийсэн тэр учрлын дуу гэдэг дунд зүрхэн дуусах сайхан бүхнийг хураасан гэдэг үгтэй Авгаан жамлгаа тэгээ хийсэн. Тэрийг олон жил би ерөөсөө тэрийг бодохгүй явсан байхгүй. Зүрхэн дуусах сайхан бүхнийг хураасан гэхээр нэг л биш байна.
Тэгээ одоо бол би тэрийг нэг үгийг өөрчилчихэд би буруутгахгүй хаа, утхан буруутгахгүй гэдэг утгаар би одоо шавдбэ хэлээд байгаа. Чи зүрхэн дуусах сайхан бүхнийг хураа юу ундаалсан гэдээ болцсон байна. Ундаалсан ч буруу. Их нь зүрхэн дуусах сайхан бүхнийг хураасан гэдэг нь ч буруу байна. Зүрхэн дуусах сайхан бүхнийг хадгалсан гэдэг бол ч зөв болох гэж байна шүү гэдгийг би одоо хэдхэн хоногийн өмнө хэлээл явж байна. Тэгвэл тэр нөгөө сайхан зохиолч тэр аяж зохиолсон хүмүүсийн нөгөө цаад үгийн гүн утгыг ойлгохгүйгээр дураараа үг өөрчлөх бол их буруу байна шүү. Тэр хүнд их буруу ойлголт өгдөг юм байна шүү гэдгийг би одоо хатуу бодож явдаг. Ийм л юм болж таард юм байна. Хүн чинь нас ахаад ирэхээр л түрүүчийнхэн алдсан алдаан дээр л хүн одоо судалгаа хийгээд идэх юм байна. Тийм учраас миний хойч үе, миний шавнар энэ хойд жоохон хөөрхөн хүүхдүүд болвол зөв сурах хэрэгтэй. Тэднэрт зөв ойлгуулахыг хэн хийх вэ? Би энэ залууд очиод бүгд энэ төр зөв ойлголтыг л өөр хүүхдүүд зөв ойлголтыг л өгөх. Тийм л зорилготой ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Саяны жишээнээс харахад те ундаалсан, хадгалсан гэд ингээд та бол тухайн утгыг өргөн ахуулгаар нь мөртлөө гүнзгий ухаж ойлгож сэтгэж те энэ зөв юм шүү гэдэг саналыг хэлж байгаа байхгүй. Тэнгүүд саяны саналыг ингээд өмнөх яриануудаа ингээд нэгтгэл бодохоор ингэж чадах хүн хэмбэ гэж бодож чинь л тэр нь те бичгийн ухаанд нэвтэрсэн хүн нэлээд гүн гүнзгий чадвартай хүн л энийг ингэж гүн гүнзгий бодно л та. Тэгээ та түрүү хэлсэн шүү дээ. Нөгөө 80-аад онд тийм ээ. Тэр сайхан том яруу найрагч миний үгийг өөрчилж болно шүү гэдэг үгийг өгж ийн гэхээр тэгэхээр таны нэг юм бас нэг өгдөл байна. Та бас өөрөө бас шүлэг эдгээр оролддог, бичдэг байж таараа гэж би тааж байна. Тий яхаа нэг олон жил одоо өдий жил дуугаараа амьдэрсэн хүн чинь бас хүний бичсэн шүлгийг нэг шүүмжлээд байхдаа жолно биш. Би өөрөө бас нэг чи олон жил дуусан бол бас ганц нэг дууны шүлэг хийгээч ай хийгээчтэй гэж бод. Тэгэхээр би нэг том зохиолч нарын сайхан яруу найрагч нарын юмд одоо би бас буруу юм хийчих үедээ гэж бодсон учраас би шүлгээ аятайгаа өөрөө хийгээд бас миний хэд хэдэн дуу байна. Тэгээ жишээлх юм бол одоо тэр октябрийн дуулсан тэр шүлэг нь бол өөр хүний хэлдэ. Тэгээ тэр шүлгэнд би бас нэг жаахан засвар хийгээд аян өөр хийсэн хандаа гэдэг дуу одоо манай октябр их сайн дуулж байгаа. Өөр Монголын миний нэг хоёр ихэр хоёр шав би. Миний Монгол орн гэдэг дууны аяыг би өөрөө хийсэн. Тэрийг бол маш хүмүүсүүд ялангуяа өөр Монгол манай энд баха дуу сонирхдаг залуучууд бол маш их тоож байгаа. Тэрэнд би бас урам ороод л тэгээд бас ганц нэг шүлэг хийгээд байгаа. Тэгээд одоо тэр чинь нэг амьдралын ирэхээр миний тэр дуунууд ингээ яваандаа хүмүүсүүд залуучууд дуулаад эхлэхээр хүмүүст маань хүрнэ гэдэг утгаараа энэ ай үг хоёрыг зөв зохицуулах хэрэгтэй шүү гэдэг тийм бодол бас дахиад надад төрөд ирж байгаа. Тэг би үжи 60 жил дуулсан хүн чи яагаад нэг хай хийж болдгүй би энэ чадах нь үгүй юу гэж бас өөрийгөө сольж үзмээр санагдаад би хэд хэдэн дуу хийсэн шүү. Тэгтээ ер нь тэрийг сонссон дуулсан хүмүүсүүд бол бас их баярлж байгаа. Маш их тааж. Одоо тэр ч хэд надаас дуу хийгээд өгөөч гэсэн миний шавнар олон гарч ирж байгаа. Би бас их баярлаад байгаа. Би өөрийгөө бас жаахан тоогоод эхэлж. Тэр хоёр дахь чиглэл байна л да тодорхойлт гэвэл түрүүн таныг нөгөө үгийн урлагтлаас асуулаа. Тэгвэл үгийн урлагаасаа гадна тэр гүн гүнзгий мэдэрч логикоор нь холбоосыг ойлгож энэ нь зөв юм биш шүү гэдэг саналыг гаргаж иж тавина гэдэг чинь бас нэг өгдөл хэрэгтэй болчиход байна л. Тулгуур хоёр багны хоёр дахь нь тэр нь юу гэхээр нөгөө гүн гүнзгий мэдрэмж байж иж тэрийг ойлгож штэ. Тэгэхээр багын нэг тийм байх шиг байна гэж би харлаа. Тэгээд нэлийн гүнзгий логикоор нь хөөж учир жанцанг олддог нэг юм шинж чанар ч юм уу. Ерөөсөө ном бол ертөнцийг харах цонх гэдэг тийм үед бид нар хүмүүжсэн. Ном их уншиж үгийн утгыг ойлгодог болдог. Үлгэр их сонсч үгийн утгыг ойлгодог. Тэгээ ном их уншсан хүн. Тэгээ одоо гадаадын орчуулгын ч одоо манайхны орчуулсан гоё зохиолууд байна шүү дээ. Эднийг уншаал байсан. Одоо нас хөшрөөд нүд харахтаа муу учраас нэг залуушхыг их уншихаа байж. Гэхдээ тэр номыг тэр мондөг зохиолуудыг уншсаар байгаа.
тэндээс өмнө нэг ярианы баялагийг ийм одоо нэг үгийг хэдэн утгаар хэлж болох юм байна шүү гэдэг ийм гүн санааг олж авдаг. Учираас тэгээд ялангуяа тэр бидний өвд ээж чинь бидэнд тэр гой үлгэр яриад байсан эднэр чинь эднэр бол одоо над бидэнд үлжтэй жинхэнэ мэдлэг болж үлдсэн байна. Тэр алдартай зохиолууд бидэнд өстэй жинхэнэ Монгол хүн юм бол Монгол үгээ мэдчих хэрэгтэй шүү гэдэг хүмүүжлийг ойлгуулсан байна. Тийм учраас ном сайн унш. Сүүлийн залуучууд ном сайн унш. Тэр гадаад хэлээр уншдгийг уншнууд үндснийхээ монгол хэлээрээ одоо номоо сайн унш. Тэр номоос маш их хүмүүжил, маш их ой ухаан тогтож авах хэрэгтэй гэдэг ийм бодлыг л би залуучуудад хэлмээр санагдаад байна. Монгол гэдэг үг бол танаас айгүй тийм тод сонсогдож байна л да. А дээрээс нь нөгөө нэг өгөгдөл гэж би бас ярьсан. Ингээд хоёр шин чанар нэг хүн дээр уулзж гин гэж би бол тааж. Таны аав лам хүн байсан. А тэг эх орныхоо төлөө алхын голын байлдаанд байлцсан байгаа гэл. Гэхдээ нэг эх оронч хүзэл гээл тэндээс уламжлагтаал эхэлсэн тэр гүн гүнзгий мэдрэмж аавын тань те тэр боловсрал нөлөөсөн байх гэл ингээд олон талаас нь бодонсон. Миний аав бол тухайн үеийн одоо тэр дээр цагийн тэр тухайн үед бол одоо бас одоогод бол бүдүүлэг нийгэм бүдүүлэг үе шүү дээ. Тэгэхэд миний аав төвд бичгтэй хуучин одоо манай Босоо Монгол бичгээрээ бас жаахан тухайн үедээ багшилдаг. Эдгээр тийм хүн байсан. Тэгээд нөгөө цаг төрөс эвгүй болоод ирэх үед миний аав чинь ер нь бол хэн нэгний гартаа өгөж болцсохгүй юм байна. Тийм учраас би тэр дайнд явах хэрэгтэй байна. Тэгээ би тэр лам бурхан жишнийхээ намыг юмч гэсэн ороход би дайнд явъя. Тэгээ алхуулын дайн. Дараа нь Өвөр Монголыг чөлөөлөх дайнд явсан. Тэгээ би Өвөр Монголд очихоор тэр одоо Жанжаako гэж ярьдаг чуул таалгаж Жанжаako одоо Жанчхүү шүү дээ. Тэнд Өвөр хангаан Лусан зэргийн Аюуш Баатарын өшөө байдаг. Би Өвөр Монгол нутгаар явах болгондоо тэр Аюуш Баатарын өшөөнд очдог. Энэ миний аав энэ хүнтэй энэ газар ижилхэн одоо мөрөө гаргаж явсан байх шүү гэдэг утгаараа. Тэгэхээр миний аав хэний төлөө явж исэн юм гэхээр тэр хүн төрөлхтний төлөө, хүний амь насны төлөө, улс Монгол их орныхоо төлөө явж исэн тэр их ариун үйлсийг би ерөөсөө мартаж болохгүй. Тэр мундаг баатар элсийн тэр гавьяат сайхан үйлсийг би ерөөсөө орхиж болохгүй. Би Аюуш Баатарынхаа өшөөнд очиад нэг залбирах хэрэгтэй юм байна. Би аавынхаа гიშгсэн газар би бас нэг мөрөх хэрэгтэй юм шүү гэдэг үүднээсээ. Нэгдүгээр. Хоёрдугаарт Өвөр Монголчууд гэдэг маань Монгол хүмүүсүүд учраас миний аав эдний төлөө хувьд энэ төлөө бас жах хэмжээгээр явсан байна. Өвөр Монголчууд гэдэг маань Монгол хүмүүсүүд учраас би бас эдэндээ бас жоох юм хэлээд өгөх зөвөө гэдэг ийм үжил бодол надад байдаг. Тэгээд бас боддгийн шүү дээ одоо Өвөр Монголын нөхд 3 богд байна. Тэр Өвөр Монголын нөхдүүд одоо тэр хүмүүсүүд ахмад настай хүмүүсүүд чинь манай богд уулыг бодож санаж энд сүү цаныхаа байж өргөж байгаа нь тэр эд бас жинхэнэ Монгол хүмүүс юм байна. Жинхэнэ Монгол үжил бодол. Монгол одоо бидний өвд ээж алтан үеийн минь гал гол нь тэнд энэ 10 Монголд байдсан байх шүү гэдэг утгаараа тэр нь залбирт юм байна гэж боддог учраас би тэднийг маш хүндэлдэг байхгүй. Тийм учраас би тэдэнд ялгаагүй миний үрсээс ялгаагүй олон сайхан залуучууд байна. Би тэдэнд бас л Монгол юм хэлий, Монгол юм зааж өгье гэдэг ийм л бодол төрсөн. Тийм учраас би тэнд одоо хүүхдүүдтэй ажилладаг. Тэгээд Өвөр Монголд бол бас одоо бас их сайхан нэрд гарч байгаа миний хөрхэн шавнар байна. Хөгжил Баатар гэж залуу байна. Аялгуун гэж сайхан залуу байна. Тэгээд одоо гэх мэтлэн өшөө олон сайхан миний олон шавнар байна тэнд. Тэгэхээр би тэднийг бас сайн дуулаад тэгээ байнга надтай холбоотойхоор би тэднээс маш урам хайрлаа. Тэдэндээ би бас үг сургаалаа харамтлахгүй зориулъя та. Энд чи миний энэ нутгийн залуучууд, энэ 10 Монголын залуучууд, тэр Өвөр Монголын залуучууд ялгаа юу бах вэ гэж боддог. Тэр бодлынхаа үднээс би тэднэртэй бас нэг мэдэх чадах нэг ганц нэг юм хэлж явъя да гэж ингэж бодож байна. Та их сайхан түүхийг өгүүллээ. Би одоо Монгол хүний хувьд
Тэ эрх чөлөөтэй тусгаар тогтсон Монгол оронд амьдарч байгаа бид бүхэн азтай. А гэхдээ өөр газар амьдарч байгаа Монгол угсаатан бурай тайлмаг өөр монголчууд маань ямар сэтгэлдээ явдаг юм бол юу боддөг юм бол тэндээс гэхдээ нэг зүйл тодорхой үнэрсдэг нь Монголоо гэсэн сэтгэл Монгол уламжлалаа хадгалсан байдал гэж олон сайхан зүйлүүд өгүүлэгддэг учраас тийм түүхийг сонсох дуртай. Тийм түүхийг өгүүлсэнд бас баярлалаа. Үзэгч түмж гэсэн маш сайхан түүхийг олж сонссон байна гэдэгт итгэлтэй байна. Ер нь монголчуудынхаа сэтгэлийг хамгийн сайн мэдэрдэг хүний нэг нь та гэдэгтээ би бол эргэлзэхгүй л дээ. Ягаад гэвэл та тэнд бас ажиллаж амьдарч ирсэн. Өөр монголчууд заасан өөрийнхөө ур чадвараа юу байдаг юм бүх зүйлээ заагаа явж байгаа хүн гэдгээрээ. Тэгээ тэдний сэтгэлийг та ер нь юу гэж тайлж бид бүхэнд ойлгуулах уу ер нь? Аль талаасаа илүү монгол сэтгэл нь илрээд байх уу? Эдгээр ерөөсөл Монгол гэдэг энийг би бодохоор нөгөө их нацагдарч байгаа нөгөө Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай гэдэг. Тэгэхээр чи би ерөөсөө аль ч орнд амьдарч байгаа Монгол туурхтнуудыг бол хүндлэхгүй. Эдгээр Монголынхаа төлөө үжил бодол байгаа шүү гэдэг тэр гүн санаа, тэр үжил бодол миний санаанд сүрэ гардаг байхгүй. Хэдийгээр өөр газар амьдарч байгаа ч гэсэн бид монголоо юм бол монголоо бодох ёстой гэдэг ийм одоо үжил бодол тэр гадаад амьдарч байгаа одоо өөр улсад олон жил оршин тогтсон тэнд төрсөн Монгол дуурхтнууд бол бадтгийн байна гэдгийг би бол уулзах учрах судлах болгондоо мэддэг боддог учраас би эдэндээ их хүндэтгэлтэй би эдэндээ бас нэг жоохон ч юмар тусалчих юмсан гэдэг үжил бодол миний сэтгэл байгаад байдаг. Таны онгод эд орж яваа нэг сэдв байгаа. Та түрүүн онцолж хэлсэн тийм ээ. Дуу зохиох, аяын зохиогоо шүлгээ бичих гэдэг. Тэгээд залуу уран бүтээлч ч гэсэн таны уран бүтээлийг үнэлээд дуу зохиогоо өгөөч гэдэг саналыг тавьж гин. Тэнгүү таны өмнөөс би талархаж сууж гин. А тэнгүү тэр дунд дурддагдсан нэг том сэдв байгаа. Хань. Таны дуусан тэгээ Октябрийн дуусан. Би бас мэднэ. Сайхан дуу байгаа. Хандаа гэх. Энэ талаар ярих гэж байна л да. Монголчууд бид нар ч одоо юу гэдгийг өнөөгийн нийгмийн стресстэй амьдралдаа түүхтэй дээрээс нь юу гэдгийг мөнгө төгрөгөө олох байдал амьдралаа залгуулах гал төм проблем дундаа явсаар хагаад зэрэгцээд сууж байгаа хань ижлээ магтан дуулах талдаа их хориг болсон юм байна. Мэдрэхээч байсан юм байна. Анзаархаач байсан юм байна. Тань шиг ийм хүмүүс тэ дуугаараа уран бүтээлээрээ тэрийг илэрхийлж байна л да. Та өөрөө амьдралаараа ч гэсэн тэрийг өгүүлж яваа, таниулж яваа. Та нэг ханаа нэг өгүүлээч тэ. Миний хань бол бүжигчин хүн. Манай битэр чинь энэ үндэсний чуулгад даанч хамт ажиллаж байсан. Миний эхнэр бол цэргийн чуулгад бүжиглж байсан. Одоо л татвартай гарсан. Тэгээд эр хүн бол ерөөсөө ханийн жолоодлоггүйгээр яг 100% зөв явна гэж байдаг. Би нэг хайхтар нэр дагчсан архичин болоо бүжиглээс би залуу занданд давсаж байгаа архинд дуртай л байсан шүү дээ. Тэгээд миний эхнэр надад юу гэж хэлсэн бэлээ. За чи эсвэл өр хүүхдээ надтай даг. Нэг үл энэ архиа даг гэж хэлсэн. Тэгээд тэр бидний үеч бол тайзан дээр шахтуу гараад байна гэж байгаагүй л дээ зүгээр. Гэхдээ л ер нь арх ер нь уух дуртай байна гэдгийг тэр хүн мэдэрсэн байна. Тэгэхээр чи би тэр ханийхан үгийг авахгүй бол энэ яагаад надад ингэж хэлв гэдгийг би бодно ч дээ. Тийм учраас би энэ арх гэдэг юм асуул явах юм байна шүү гэдэг бодол төрсөн. Тэгээ би намайг удирдах, намайг гэж олоод гэж надад зөв чиг зам зааж өгч байгаа ханийгаа одоо би үнэхээр хүндлэхгүй тэрийг хайрлахгүй болохгүй. Тэгээд яасан бэхээр миний баг хууч одоо 35 6 хүчлээ шүү дээ. Би баг хүүгэн 3 настай байгаад энэ арх гэдэг юм. За би боллоо гэжлээ л болчихсон. Арх гэдэг чинь тухайн үед нэг шахаархлаар ч юм уу нэг тийм жоохон ууж болдог юм байна. Уучдаг юм байна. Хаяг бол бас хайж болчдөг юм байна шүү дээ. Одоо би 35 жил уруултаа хөргөсөнгүй шүү. Энэ бол тэгэхээр чиний толгой чинь чамааг удирдах юм бол чи өөрийгөө удирдах хэрэгтэй байна шүү гэдгийг би өөртөө хэлсэн. Тийм одоо би яаж мэдрэхтэй одоо миний үеийн хичнээн сайхан миний дотны найз нөхөд маань миний их сайхан одоо зохиолч яран агш найз нар маань одоо би тэднийг муу хэлэх гэж байгаа ш. Би тэднийг санах, тэднийг өрөвдгийн учраас би энэгүй хэлэх гээд байгаа байхгүй. Хэрв би тэднийхэн адил би бас л энэ нөгөө хатуундаа хэрэглээл явсан бол одоо бас байхгүй ч юм билүү.
Тэгэхээр би ер нь энийг болцсон зөв байна. Тэгэхээр би эсгэрийнхээ үгэнд орсон одоо намайг зөв амьдруулсан байна гэж би ингэж боддог. Тэгэхээр эр хүн бол хөгшинч бай, залууч бай чи хажуудах хань өр хөхтийн ээжийг чи одоо би өөртөө шүтээрэй гэж хэлчихээд байгаа. Та нар энэ хүнд хатуу хэлж болохгүй. Энэ хүнд гар хүрч болохгүй. Энэ хүнтэй буруу юмар зөрж дайраад байж болохгүй. Эхнэр гэдэг чинь чиний амьдрал гэж жолоодж байгаа. Жолоодох шүү. Тийм учраас ханаа маш хүндэлж байгаарай гэдэг үгийг би бас л хойч үедээ л гэж хэлээд байна шүү. Эднэртэй л би одоо байнга захимаар санагдаад байдаг байхгүй. Таны яг шин чанар энэ болов гэж би яг таасан. Хүн талархна гэдэг шин чанар байна. Тэгээд хань ижлээ шүтэж дээдлж явна гэдэг бол одоо манай Монголын нийгэмд үлэгдчихэд байгаа ялчгүй том ойлголт. Тэгээд энийг маш сайн ойлгохоор сайхан та тайлбарлаж өглөөч. Жолоодогч гэдэг чинь ялчгүй л үнэн хатайлал талдаа хүлээж зөвшөөрөх ёстой. Тэгээд таны нэг тодтол байна л да. Уран бүтээл талаасаа. Та сая Монголын радиогийн Алтан фондонд 100 дахь уран бүтээлээ бичүүлсэн. Энэ 100 дууг бүгдээр нь ингээд ширхэх бүрчлэн ингээ харахаар бүгднгийнх нь анхдагч байсан байгаа байхгүй та. Анх дуулсан хүн нь энэ бол хэн болгонд олоогддог заяа хөв тавилан биш. Хоёрт энэ хүний бас өөрийнх нь өгдөл байж таараа. Тэгэхээр энэ бол таны ур чадвартай холбоотой байх гэж би тааж чинь тэгээд энэ нэг сайхан түүхээсээ бас та нэг багцаж дүгнж хэлээч. Энэ бол би таны уран бүтээлийн дүгнэлт буюу гол баримт гэж би хэлэх гээд байгаа. Ер нь дуучин хүн бол юу яах хэрэгтэй? Өөрийнх нь амьлуулсан, өөрийнх нь амьдралсан юмар амьдрах хэрэгтэй. Миний үжил бодол бол шүү дээ хүн олон жил дуулаад амьдралсан дууг би дуулаагүй. Нэг ч дуулаагүй ш. Ардын ганцдаг дуу би багшийнхаа одоо над за чиний дуулах штэ чиний хадгалж явах штэ шүү гэж надад захиж үлдээсэн уран бүтээлэг бол би шавнартаа өгдөг. Миний багш над зөвшөөрсөн учраас би шавнартаа ганц нэг дуугийн одоо өгч эхэлж байгаа. Тэгэхээр би бол юу гэж боддог гэхээр би бол бас нэг ард түмэнд танил дуучин байхын тулд би бас нэг өөрийнхөө хийж үдээсэн юмыг мөн л би нэг хойч үедээ залуучуудтай л яг өөрийнхөө хийснээр үлдээх юмсан гэдэг ийм үзэл бодолтой. Тэрийг миний хойч үе, миний залуу үе авч үлдэх юм бол миний өр хөөхд, миний ач өрсөдөд одоо миний ач нарт хэрэгтэй. Миний өвөө тийм хүн байсан юм шүү. Тэгээд энэ миний өвөгийн анх дуулсан дуу шүү гэдгийг тэд нар мэдэх ёстой. Залуучууд бас тэрийг мэдэх ёстой гэдэг утгаараа радиогийн би саяхан тэр Тэнгэр заяат өсгөө гэдэг дуугийн дуулаа. Энэ бол Алтан хуйг гэж сайхан залуу зохиолч айнис маш гоё дуу байсан. Маш гоё дуу байсан. Энэ хэний тухай юм гэхээр хүүхдийн төлөө явдаг. Хүүхдийн цэцэрлэгийг одоо санаачилж хүүхдүүдэд маш их халамж тавьдаг. Одоо бас миний шавж одоо ярьж явдаг. Тэр өөр Монгол эдэр надтай бас хамт ажиллаж исэн ийм Балжин сүргийн эрдэнэ гэж тэр эмэгтэйд цаад нэг хамт ажилладаг нөхдүүд нь зориулсан дуу байна. Тэгээ энэ дууг нь би олон залуучуудаар дуулуулсан юм аа. Тэгээ тэд нар ерөөс нэг л сэтгэлд буухгүй байна. Одоо таныг их хүлээлээ. Таал энийг дуулах хэрэгтэй гэдэг намайг аачаад дуулуулсан. Би тэг урд өдөр нь аваад би маргааш нь бичүүлсэн дуу. Тэгээд очиод дуулж өгсөн чинь нөгөө Алтан хуйг маань гүй надаас ийм аяа гардаг юм уу гэд тэр өөрөө уйлсан. Тэр миний шав эмхтэй чинь би яг л таны л дуу байна гэж би бодсоор байгаа хүрлээгээд бас тэр уйлсан. Тэр чи би нэг гоё дуулцсандаа би тэр цаадах нөгөө бодол санаа нь тийм л хүн дуулах ёстой гэдгийг тэд нэр бодсоор байгаад надад өгсөн байна. Тэгээд эн чинь миний одоо 100 дахь дуу. Энийн урдхны үгтэйгэн зэрэг Ангирт нуурын намар гэж миний нэг найз их сургуулийн багш байсан. Миний нэг найз Ангирт нуурын намар гэдэг шүлэг хийсэн. Тэр дунд нь би өөрөө ая хийгээд ингээд 98 дахь 99 дахь 100 дахь тун тэр одоо сайн тэр нөгөө Тэнгэр заяат өсгөө гэдэг хоёр дугаар би радиогийн хамгаалалт 100 дуутай болчихж байгаа.
Тэгэхээр одоо миний нэг их баярлдаг юм юу гэхээр би хаач очиад дуулсан миний Нарадугийн алтан панд байгаа энэ за сүүлийн 2 дуу бол одоохондоо сурч хэмжээг байх. Тэрний өмнөх 98 дуу Монголын бүх ард түмэдээ дагаад дуулдаг болохоор би ерөөс нь хэдэн нас нэмчих шиг санагддаг байхгүй. Тэгэхээр хүн миний бодлол би өөрөө хүнийг давтаж болохгүй, хүнтэй адилхан байж болохгүй. Би бас өөрөө хүнд давтагдахгүй бодсон шүү дээ. Яг өөрийнхөө байх хэрэгтэй гэдэг. Ийм л нэг үзэл бодол. Тэгвэл зарим хүмүүсүүдэд зөвч ойлгож болно, бурууч ойлгож болно. Тэгвэл энэ миний үзэл бодол учраас чи өөрийнхөө гэсэн зам сувгаар гарч ирсэн бол яг л өөрийнхөө л байгаарай гэж л хэлмэрсэн удаад байдаг. Таны нийт ингээд уран бүтээлийн карьерийг багцлаад бодоход дунджаар хэдэн удаа алгатаж давтуулж ирсэн, дахин дуулуулж ирсэн байх уу? Хамгийн олон бас хэд байх уу? 22 дахиулсан. Миний шив амар жаргал ярьдээ ш. Би багшаагаа 22 дахиулахаар нь би ийм л дууч болох юм шиг гэж бодож байлаа гэдэг. Ярьсан дээр ярилцлага нь байд. Энэ бол таны хамгийн том тодорхойлолт гэж би өөрөөр дүгнэх гэж байна. Тэ? Ерөөс бодит факт юм. Тэгээд карьер замнал яаж урт хугацаанд уналт босолтгүй дандаа өсөлттэй эсвэл тэгшээрээ явж болдгийг авж болдгийг та яг энэхүү ганцхан тоогоор л харуулчлаа л та. Нийгэм тань, ард түмэн тань энийг ингэж таны хүндэлж байна. Хоёр та ийм хүндлэлийг өөрөөрөө бий болгосон байна. Тэгээ ингэж явж ирж байгаа цаашаа үргэлжлээд өв боломжлоо үлдээж байгаа танд талархлаа. Маш их баярлалаа. Тэгээд би ард түмнээ шүтдэг. Би үзэгч Монголын ард түмнийг шүтдэг. Өдөө гадааны хотын бай. Ерөөсөө л миний пэнүүд, миний уран бүтээлийг дэмждэг сонирхдаг тэр хүмүүсүүдийг би маш их хүндэлдэг. Тэд нар надад урам хайрладаг. Би 1999 онд гавьяат болсон. Яагаад болчихоо гэсэн чинь би 30 жил дуулаад гавьяат болсон. Тэгээ тэр үед сонингууд их олон байлаа шүү дээ. Бүтэн жил нөгөө сонсогч нар сонингоор бичсэн шүү дээ. Үлзөөрших ямар ялтай хүн. Яагаад дараагийн шагналын гавьяат идэ яагаад авч болдгоо. Энэ хүн яагаад болдгоо болоод сонинор баахан л одоо бичээд байсан. Тэгээ тэр үед нь би ч бас ичээд зовоод яах шиг. Тэгээд за та нар намайг өстой зөв дэмжиж байна гэж би тэнд баярлаагүй би айж ирсэн. Тэгтэл Монголын ард түмэн чинь олон сонингоор жил шахуу сонин болгонд бичсээр байгаа. Тэгэл нэг мэдгэтэл би тэр цаланд хүрсэн. Тэгтээ миний лавсан шар багшилдаг байсан шүү. Монгол улсын ерөнхийлөгч чиний ингэрт нэг тэмдэг зүүнэ. Тэрийг чи ингэж тоогооч хараарай. Тэр цагтл чи би гавьяат болсон юм байна гэж өөрийгөө бодоорой. Энэ бас амар өгөлжсэн байгаа шүү. Тэгэхээр яг тэр тэмдгийг чи ингэ дээрээс харсан тохиолдолд миний хийсэн жоохон ажил уран бүтээл юм аа. Монголын төр үнэхээр үнэлжээ. Тэнд л би баярлж байна да гэдэг үжил бодол чинь тэр үед л чамд төрөх ёстой шүү. Гэж надад хэлж ирсэн. Тэгэхээр юмыг бол бас их олон жил зүтгэж, их олон жил ядарах цагтаа ядарч, бас баярлах цагтаа баярлж аж авсан тэр шагнал бол одоо зүрх тархинд Монголын ард түмэн ч гэсэн тэр үнэлгээгээр хүртдэг юм байна гэдгийг би ингэж бодож байна. Бага зүйлдээ сэтгэл хангалуун амьдрна гэдэг бол бас нэг ховор шин чанар юм байна лээ. Тэр шин чанарыг би танаас харж байна л да. Гавьяат гэдэг зүйлдээ ямар үнэтэй юм, ямар хүндлэлээр ирсэн юм гэдэг. Би бол хөндлөнгийн хүн, сэтгүүлч хүн, таны уран бүтээлийг мэддэг хүн, ард түмэн юу хүсэж байгааг мэдэрж байгаа хүний хувьд ханахгүй байна л да. Та бол ардын жүжигчин болох ёстой хүн. Тэгээд ирээдүйд болох байх. Төр маань таныг бас ингэрийг тань соолох байх. Тэгээд ард түмэнч тэрийг хүлээж байгаа. Таны энэ байгаа зүйлээрээ байгаа тий эдэндээ эзэн болоо явдаг. Түүндээ хандаг ийм сайхан мэдрэмжийг тань бий болсон гэж эрэг түмэндээ тайлж ойлгох. Айгуу сайхан сэтгэл төрж байна. Баярлалаа. Тэг бидний үе чинь штэ нөгөө хийж үтээсэн юмныхаа төлөө урам авах гээд
өөрсдөө явдаг. За хизээ тэр ямар нэгэн хизээ миний хийсэн ажлыг одоо үнэлэн урамшуулна гэдгийг хараал явж байдаг болохоос биш би тэрийг чад хөөцөлж байгаа авчих юмшин гэдэг тийм үзэл бол бидний үед байхгүй. Тэгээ би одоо миний хувьд бол яг тэргээрээ л яваад байдаг. Хэрвээ улс их орн ард түмэн намайг үнэлээд надад ямар нэгэн шагнал урамшил хайрлах юм бол би тэрэнд нь л баярлана даа гэж бодож явдаг болохоос биш. За би энийг хөөцөлж байгаа авчи. Бид нар гэж би ерөөсө боддогч тэр ерөөсө бидний яг төрөлхийн одоо энэ тогтсон хүмүүжлэл юм байна даа л гэж бодлоо. А тэрний төлөө би юу хийх гэхээр би чадж байгаа бүх юм л хүнд заая, хүнд сургая. Дахиад өөрөө чадал чинь байд юм л чи юм хийгээд бай гэдэг тийм л хүмүүжил би өөртөө байлгахыг л боддог. Яг тийм миний яг дараагийн дүгнэлт гэх юм одоо нэвтрүүлгийнхаа дүгнэлт болгоод асуух гэсэн асуултын тайллыг таваас хэллээ л дээ. А энэ сэдв нэвтрүүлгийн ихэнд хөндөгчсөн тий. Шавнар таныг зулгаадаг. Ийшээ явъя, тийшээ явъя, одоо хамт явъя, шүлэг бичээдэг, дуу зохиогоод үг гэлтэй. Энэ юу? Танаас эхэлтэй шин чанар байна л да. Өөртөө хоригдлуулж авсан капиталыг өөрөөрөө аваад байхад биш. Цаашаа уламжлуулж үлдээд сурахынсан гэдэг сэтгэл байна гэдэг тань ховроос нэг шин чанар нэг болчиход байна л да ортогийн нийгэмд. Тийм шин чанар үннээр илэрдэг учраас залуучууд таныг гэсэн сэтгэл төрөөд байна гэдэг тайллыг л би нэг ихний асуултанда ярилцлагын ихэнд ойлгочоод энэ тухай хоёлаа дараа нь яригээд хэлсэн юм. Тэгээ ер нь энэ ярилцлага явж ер нь ийм утга агуулгыг л өгүүлж шít. Та хүний төлөө өөрийгөө бас зориулдаг. Хүнийг сайн болоосаа гэдэг талаас нь мөн хичээдэг гэдэг ингээд олон толон шин чанарыг яриад байвал сэтгүүлч биений хувьд хамт олон бидний хувьд энэ хөндлөн бодлого нэвтрүүлгийг яагаад 6-7 жил хийж ирсний гол илрэл энэ л дээ. Ийм хүнийгсийг бид бүхэн хүндэтгдэг, шүтдэг тань шиг хүнийг. Тэгэхээр ийм сайхан түүхээсээ ярилцаж, ийм сайхан ур ухаан ертөнцийг үзлээ нийгэмд болон хамт ард түмэндээ таниулж ойлгуулж өгсөн танд баярлалаа. Маш их баярлалаа. Миний уран бүтээлийг бас намайг хэдэн жил дуулж байгаа бас ард түмэндээ хэр танил болсон дуучин бэ гэдгийг мэддгийн хувьд та надад бас нэг ийм урилга хүсэл төгсөнд би маш их баярлж байна. Сүүлийн одоо би залуу занд наснда байсгаал зурагт байсгаал арадгаар явдаг сүүлийн одоо болжлоо шүү дээ шин. Тэгээд энэ үед намайг бас миний хийсэн бүтээснийг үнэлээд намайг урьж энэ сайхан одоо юу нэвтрүүлэгтээ оруулж байгаа явдал би маш их баярлалаа. Та нарын энэ бас улс их орн уран бүтээлч ард Монголд энэ хийсэн юм бүтээсэн хийсэн хүмүүсийн төлөө зүтгэж байгаа тэднийг би одоо яг үнээр нь олж мэдээд ярих юмсан гэдэг ийм сайхан үзэл бодолтой байгаа та нартай дүүдээ маш их баярлалаа. Баярлалаа танд. За ингээд тусгаар тогтносон Монгол улсын иргэн та нэгэн сайхан хүний нэгэн сайхан үзэл бодол байр суурь сонссон байх. Би ч гэсэн жаргаж сонслоо. За сүүлч бид нар бас өөрийнхөө тэгээ ингээд сэтгэл ханамжийг авдаг тухайн нэвтрүүлгээс. За миний хувьд бол бүтэн нэг мэдрэмж байдаг. Тэр мэдрэмжийг үлзий орших гавьятаас авлаа. Ямар сайхан дүлгэн хүн юм, ямар сайхан тусч хүн юм, ямар сайхан сэтгэлтэй хүн юм. Хамгийн гол нь ямар сайхан даруй хүн юм. Тэгээ ийм хүмүүс л олон байгаасаа гэж сэтгэж энэхүү нэвтрүүлгээ бид бүхэн хийж ирсэн, хийсээрч байх болно. Ингээд хөндлөн бодлого нэвтрүүлгийг хүлээн үзэж хүлээн мөн саналаа хэлдэг үзэгч та бүхэнтэй баярлалаа, баяртай. Монгол хэмээх тусгаар тогтносон улсын судсан бид мөн нь үнэн юм бол Монголоо гэх үзлийг түгээн дэлгэрүүлэх нь бидний дээд үүрэг. Эх орноо та нэг тодорхойлооч. Түүхээ бодсон чиг Зардах газар нь юу? Хятад руу. Малчтын амьдрал маш хүндэрч байгаа нэг нүдэн дээр харагдчихсан. эх орондоо боос байж чадахгүй байна гэж тий. Эх орноосоо тэд нар хизээч авахгүй. Ижидээ яаж хандна тэр чинь л их орон. Монгол хүн араатантай цуг амьдарч байгаагүй. Шавж гэдгийг шавж болгоод ингээд нэргүү хин хийсэнд олдохгүй. Баян хүн гэдэг бол байгаль амьдаа сэтгэл хангалттай баян хүн гэж байна. Эх оронч үзэл өнөө цагт хөндлөн утга. Тэгвэл үүнийг ирээдүйд цагт тэгш утга болгох нь энэ нэвтрүүлгийн туйлын зорилго.